За сайн байцгаана уу. За шинэ 7 хоногийн мэндэ. За энэ Америкт төр оргинж байгаа цагаачлаад очсон байгаа ган уяг Амгаланбаатар гэдэг нөхөрт нэг хоёр үг дайх гэсэн юм аа. Америкийн гадаадын нэг соёл гээл амар юм яриад идэг тийм ээ. Амаараа айгүй их ажил хийдэг. Ир хүн божож амьсгаа авалгүйгээр ингэж их юм ярьдаг. Амдаа орснороо ярьдаг. Ган уяг Амгаланбаатар гэдэг нөхөрт хүртэл шээрлээд өгчөөрөө. Тэ. Нэг барууны соёл, барууны шүтцэн нэг нөхөр байгаад байна. Тэгээ тэр Америкт очицсон одоо өчнөө олон жил амьдарч байгаа гэж яриад байгаа. Тэгээ нэг үнэтэй машин харчингуудаа пу энэ машин ста ийм тийм гэдэг нэг эд хөрөнгөд жоо шуналтай тийм нөхөр байгаад байгаамаа. Зүгээр тэр яриа байгаа байдал биеийн хилэмж тэр зүгээр нэг жоох үнэтэй машин харчаал паа гал ингээд нөө машинаа шүтэл тэнгуутаа монголчуудаа Америкт очичоод монголчуудаа муулаад идэг. Соёлгүй халтар оркоор нь дуудаад идэг. Чи хинбэ өөй? Аа? Гэхдээ чи тийм сүрхэн юм бол наад Америкт өгсөн хацаа хийгээд байгаа юм бэ өөй? Ган уяг Амгаланбаатар гэ фэйс аягта духан дээр нэг юм зураастаа нэг бүр амар өглөөд авгаан могоон хажууднууд яа тисдгийг. Ир хүн бол жоо амьсгаа авч ярьж өөй. Нэгдүгürt, хоёрдугаар барууны соёл моёл гэдэг байгаа. Жинхэнэ соёл чинь энэ Монголд байгаа. Аа? Жинхэнэ Монгол ухаан гэдэг чинь дэлхийд нэг номерын ухаан багхгүй юу? Тийм болохоор энэ наад Америк наад барууны орнууд чи бүгдийг эзлээ явж ирсэн монголчууд. Ухаантай да. Ир зөрөгтэй да. Хүч чадалтай да. Чи нэг очсон нэг баруунд очсон юм уу? Тэн нөгөө цагаачлаа очсон. Тэ? Тэгэл нэг үнэтэй хаус машин харуулхлаараа паа гэл ингээл наа чи эдийн шунал шүү гшөө. Тэгээ одоо тэндээс ингээл энд амьдарж байгаа хэдэн монголчуудаа халтар оркоор нь ажилгүй залхуу хойргоор нь дуудаал өөрөө нэг төгсөрцсөн төгс бүсгүй шиг амтан биш штэ. Чи төгс залуу биш байхгүй юу? Чи төгсдөө одоо ингээд монголчуудаа мяалаад муулаа сууж явах унаад харь гадаадын оронд гадаадын соёлыг шүтээд жинхэнэ Монгол ухаан, Монгол соёл гэдэг чинь дэлхийд нэг номер. Тэгэл одоо увсын тэрний баагийн ёстой инглээ тэглээ гэж баах юм хуцаад намайг одоо оронд нь тавьчвал би орог очоо увсыг хөгжүүлчин барьчин ч шиг. Гэхдээ чи энэ Монголд ирээд өөй. Нэг гарт баригдаад энэ ирээдүй хоочод хэрэгтэй нэг юм хийгээд үзтээ. Гарт баригдаад нүдэнд харагчаар нэг хийгээд. Тэгвэл чамааг би хүн гэж үнэлье. Тэ. Тэгэл хамар дор хагаргаа гэсэн шиг монголчуудаа муулаад мяалал ойж идэг чи хинбэ өөй? Аа? Чи ирээд энэ Монгол улсад юм тэр аймгийн засаг масаг айгүй өөрийгөө том тавьчихжээ юм уу? Барууны оронд амьдарж байгаа орк биз да. Чи монголчуудын өв соёл, үүх, түүх, бие бинийгаа хүндлэх, өглөө мандах нарнаас хүртэл тэнгэр дэлхийгээ ажиглцдаг гүн ухаамны ийм Монгол улс байгаа шүү. Малаа дагаж ухаачдаг. Чи энэ зүгээр Монголд ирээд нэг захын малчингинд орохтол чи ухааныг гүйцэхгүй. Тийм шүү нэрэ. Тэгчээд энэ монголчуудаа хааас харь оронд очичоод тэндээс мяалаад идэг. Гэхдээ чи энэ Монголд ирээд энэ бужигнаан дунд тийм ээ? Ирээд амаараа биш. Би махад дээр хөдөлмөрлөд үзтээ. Энд ирээд жоох юм хийж бүтээчээ томордоо. Одоо энэ Отонбаатар маатар хинч гинүүн жагар магар өчнөө тэмцэгчнэр байна. Чимээгүй хийж бүтээж байгаа залуучуудаас 7 дор нөхдүүд ингээл хуцаад байгаа байхгүй бас. Тэ. Юу ч хийж бүтээгээгүй өөрснөө өнөөдөр амьдрах хаус том үнэтэй машин унахаасаа илүү тэр мөнгөө улсыг орондоо зарцуулж, хойч ирээдүйдээ зарцуулж иж та нар улс төрч хий. Хөөе. За ёо. Хувийн амбиц, хувийн амьдрал нь дээшлээд идэг. Тэгэл нэг дарга нарыг шүүмжилсэн, эн чинь юм байна, тэр чинь тийм байна гэл. Гэхдээ наад үнэтэй хаус машиныхаа оронд асрамжийн газар барьсан бол та нарыг үнэлмээр штэ. Тэ? Энэ Монголын энэ буурлууч яаж амьдарч байна?
Нэгэн ч гэр оронд нь очиж хаа юу гэж үзээгүй. Худлаад попроол орилоод идэх гаруудаа монголчууд нь ч гэсэн шүтээд байгаа. Өнөөдөр Монголд хийж үтээсэн ирээдүйнхаа төлөө, улс орныхоо төлөө доороо 200, 300, 400 мянган хүн салинжуулж байгаа залуучууд чинь та нарыг бодвол уцаа гаргаж ирээд би ингэсэн тэгсэн гэж ярихгүй даруухнаар хөдөлмөрлөө явж байгаа шүү дээ. Юу ч хийгээгүй нөхдүүд нь л ингээ попроод байгаа юм. Цаашдаа юу ч хийхгүй нөхдүүд. Тэгээ би энэ Америкт байгаа тэр духан дээрээ зураастаа тэр ган үгээ нөхөд хөргөтл шээрлээд өгөөрэй. Би чамд зориулаа хэлчихэ. Увсчуулыг муулаад байгаа юм байхгүй. Увсчуулд бол чи баярлах ёстой. Яагаад гэвэл штэ. Увсынхан энэ одоо Улаанбаатарын төвийн бүсүүд мөн үү? Зүүн аймагуд дээр тархаас өөрчлөсөн. Энэ Улаанбаатар хот дотроо тийм ээ? Монгол улс дотроо цус хэлбээ явж байгаа хүмүүс шүү. Яагаад дархныхан хөөхөн байна? Дархны октод хөөхөн мис төрж гин. Айку сайтай байна, царай зүс сайтай байна. Өндөр нуруулаг байна гэдэг. Энэ дарханд чинь увсчул 30-аас 40% нэр суурччихэд байна. Бусад аймагуд увсынхаа очивол бити ад үз. Наад бол чинь бас Монгол улстай хэрэгтэй цус хэлбэд холдуулаа явж байгаа. Нэг бол Дорнт Сүхбаатар хинти одоо айл байдیں аймаг байдیں те өмнө гов энэ захын энэ зүү аймагуудын сумууд увсад очиос өөрш. Тэнд айку сайжирна. Би хаа сайжирна. Тийм ээ? Улс орноо хөгжүүлэх ирээдүй бэлдэн цус олдснороо шүү. Би цус ортцсон байгаа гэж хэлээгүй шүү. Нэг үгэн дээрээс гуйлаад доош ирдэг шүү та нар. Ер нь ухаантай хүн бол энийг ойлгоод авчна. За энэ бол яг зөв байна гэдгийг энэ яриад байгаа юмыг зөв байна гэдгийг ойлгочихно ухаантай хүмүүс. Жинхэнэ тэнэг цус ортцсон гарууд наваг энд муулж орж ирнэ. Өнөөдөр яагаад Солонгос Америк хоёрын дундаас гарсан хүүхэд тийм гоё царай зүстэй бие хаатай байгаа. Тийм ээ? Монгол одоо Орос хоёрын ч юм уу, тийм ээ? Монгол Америк хоёрын дундаас гарсан хүүхэд ирлийцчээд цус нь холдоод яагаад тийм бие хаа, тэ? Царай зүс сайтай, айку сайтай байгаа. Тэр чинь цус олдсныг аахгүй юу? Тэгэхээр одоо энэ увсчуудаа очисон газар бити ад үзээ. Манай увсчуудыг наа чи өөрхөө амьдрахгээ явж байгаа. Дээрээс нь цус хэлбэхгээ явж байгаа. Энэ Монгол дотроо гадаад руу хужаатаа биш шүү. Монгол дотроо цус хэлбэд одоо энэ Эрдэнэт дарханд одоо энэ болгоны бүрэг хангаа мангаа гэдэг ингээд аймагуудаар дархан мархнаар ингээд суурьшсан байна. За тэр хүүхдүүд нь ямар бие бялдар сайтай хөөрхөн айку сайтай хүүхдүүд гарч ирж байна. Бидний хойч ирээдүй айку сайтай ухаантай байх ёстой. Тэр чинь увсын ард түмэн ингээд энэ тийм тархас сууршаад дотроо цусаас хэлбээд холдуулаад ингээд явж байгаа маа. Яах гэж ургийн бичиг хөтэлдэг монголчууд. Цус орчих гэсэндээ ургийн бичиг хөтэлдэг. Ургийн баяр гээд 4 жилд нэг удаа ч юм уу зохион байгуулдаг. Бие бинийгээ мэдээсээ таниасаа битээ цус ортоосоо гэсэндээ наадах чи хөтэлдэг. Наа ургийн баярыг чи хийдэг юм аа. Тэгэхээр увсад очоод цус олдуулж чадахгүйгээс хойш увсчуулан тархаад явж хахад найрсгаар хүлээж аваад цусаа холдуулаа. Тэр нь Монгол улсад хэрэгтэй, Монгол улсад ашигтай. Тэгэхээр энэ увсчуудыгаа бити ад үзээ. Бүх аймагуудынханд уриалж хэлж байгаамаа. Та нарыг цус ортсон жилээгүй шүү. Зүгээр дотроо одоо жишээ нь ирлиц 100% цэвэр цусны адуу авцраад яагаад энэ хурд төрөөд байна? Ихэнх нь бүгд 50% цустай адуугаар урлаж байгаа шүү дээ. Тэр чинь хурд хүч сайтай тий Монгол ирлиц 2 одоо англи азрах Монгол гүүтээ ингээд ойрт дундаас нь 50% цустай адуу гарчраад хоолын зам туулах чадвартай байна тийм ээ хурдан байна 50 км/цагийн хурдтай тэрнээс буулгүй хурдалж байна. Яагаад тэгэхээр эн чинь цус хэлбэд ийм сайн адуу гарчраад байгаамаа. Тэгвэл нэг талаасаа Монгол адуугаа авч үлдэх ёстой. Дэндээ өөх ирлиз чийлвэл энэ эрс уур амьсгалд чинь ирлиз адууд хийсэхгүй амтан зовоно гэсэн үг. Уйдаг адуугаа дандаа зүчэнтэл байлгаж штэ энэ томцууд ч тижээж байна. Тэгэхээр хүн амтан хоёр яг адилхан байхгүй юу?
Одоо ингээл хар тарлангийн үйлдвэр ороод ирсэн энэ сүүний үйлдвэрт тийм ээ. Ямар их сүү өгж байна. 8 литр, 10 литр нэг саалтаараа. Алтаабуу чиглэлийн, махсууны чиглэлийн үхэр орж ирээд Монгол үнэтэй нийлээд ирлээц 50% цустай Монгол үнэ гарч ирээ. Яасан их сүү өгж байна. Яасан их махсууны чиглэл одоо хилдэхэд хүртэл жин 300 татж байна. Багтаа тийм ээ. За тэрнтэй яг адилхан байхгүй юу хүм мал хоёр. За тэрийг ингээ зөвөр ойлгоороо. Манайхаа